Зарамент. Үжимент. Захин ороод ирсэн байна. Пэйжээр хийж байгаа тийм ээ. За энэ ажил цуглаад нөхдүүдийн цагаан сар фэйсбүүк дээр хараад байсан чинь амар их явж шүү. Энэ тэмдгүүл зоолголт тэр ч намын зоолголт, тэр дойргийн зоолголт, тэр практикийн зоолголт, тэр клубийн зоолголт гэдэг. Зоолголтыг бол сайн хийх юм байна. Уг нь цагаан сар чин амьтаа ахт ба хамдуудаа өндөг үзүүр баярдаг болохоос зоолголт нэртэй аригддаг баяр биш юм байгаа шүү дээ. Гэхдээ бас хараад иж магадгүй. Гишүүдтэй зоолгоё. Манайхаа гишүүдийн утсыг хүчээд би очиж зоолгоод лайвер 5 хүнтэй ч гэсэн зоолгуулъя. Энэ хавар юу их гэж яах гэж ийх гэж их хурлд орсноос хойш юу гээгүүлв? Цаашдаа юу гээгүүлэхээр байна? Жохо юм асууя. Мэдхгүй юм мэдрүүлж өгье. Юм зааж өгье. Гадаа дотоодоор баг зугаал. Иргэдий чи ахуй амьдрал хүнд бай. Одоо зарим нэг найз майз нөхдүүд бас гişүү болчоод бас зангаа хувирах танихаа байцсан шааж ирсэн. Манай нам ам юм. Зарчмын хувьд мөвд. Өө яа. Бодлого шиж барайл. Солиотой байдаг канууд. Зүгээр л байгаагаараа байх хэрэгтэй урдных шиг. Өөрийгөө бол дотроо лаг гişүүн үлдсэн намайг багын найз таньж байгаа бол үгүй үү? Би танихаа байцсан байж тань тэр гээд агаарт вакуумд орсон шааж ирсэн юм дуракууд. Мэдрүүлнэ. За юуны дөрөнд удаа би өчигдөр лайв хийсэн байгаа. Энэ иргэдийн ахуй амьдрал хүнд байхад зүгээр худлаа өнөнд тэтгэмж өгдөг хулгайчуд байна цаанч. Тэтгэмж. Өнөөдөр бас манай гिचээл захимаар орсон. Би хөдөлмөрийн эрх зүйг захимаар ярьлаа, багштай асуулаа. Энэ зүү юм уу, буруу юм уу? Хуулинд жоох алдаа байна. Инээ тэрэ гэд. Бас гаргалгаа байна шүү. Тэ. За Наара гişүнтэйгээ зоолох гэн утсан бичиж. Наарагийн утас байна уу? Наара надаас дүү ир зоолох хэвээр л доо. Говийн бор бүр дүү. Хүргэн бороотойгоо над дээр зоолох хэвээр шүү дээ. За тэгээ би эхлээд бол энэ ардын намын бүлгийн дарга руу залгаад тэгээ барилгын хөгжлийн төвөнд даргыг томилц нөхөр байгаа. 08 81 99 дурак шийдэгч юм. Чад тусны болчихгүй. 00 Зүүн Төв аймгийн Бачааргал гэдэг шүүн байгаа. Дуу явж байна. Ай тавьсан байна. Бачааргал руу заалгаж байна. 8131 баха. 8137 штэ. Бачааргал руу залгаж байна. Барилгын хөгжлийн даргаыг өөрийнхөө гөлгөөр томилсон нөхөр байгаа. Очиж зоолгож асууна. Тэ. Өш малчтад малаа маллахыг мал мэдхгүй хотын хөхөд зааж байна. Дээрүүд марксизмаар малаа маллахыг заалахгүй гэдэг шиг малын эмч барилгын инженер болсон шааж ин цаанч. Бачааргалын туслах. Очиж өөрөөс нь шалгаж асууна. Уцаав Бачааргал улс төрд одоо олон жил суулаа юу гээгүүлв? Хэдэн төгрөгийн цалин чаав? Гадаадаар хэдэн удаа зугаалав? Төв аймгийнханд юу гээгүүлв? Хин энийг ажил томилов? Баримтналгаатай асуунаа заяа. Зоолгоно. Хамраган тамгийг аваад чинь хөөргөлнө. Тэ? Гэр орондоо өрөөл сайн бай. Бас хүний хоол зүгээр идэхгүй бас 20 цаас барай зоолгоё. Нэг 20к. Тэ бистэ. Заагуул энэ юм байна. Энэ юм ээ. Энэ 37. Тэгвэл энэ рүү заалгана. Бачааргал жигждийн Бачааргал гэдэг юм байна. Вайберлуу залгана. Жигждийн Бачааргал гэж Төв аймгийнхаар сонгогдсон гишүү юм байна. Бачааргал руу залгана. 7 хоногт 2-оос 3 гишүүнтэй очиод газ уулзаатай. Их хурл цаашаа яах хийх зорилгыг нь асууя. Хэрэг төвөг толбогцсныг нь асууя. Манай Төв ам бол хэрэг толбогцсон шүү дээ. Туслах нь 461-т хоригдож байгаа.
Аштмалтмалын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон, Батны гардуулсан гэсэн эргэж уцах юмгөө авгаахад дансаар мөнгө авсан гэсэн хэвлэл мэдээлэлээр бичсэн байна лээ. Миний чих урд дэлдийн очихор очоод сонсцсон. Тэ? Батны яг энэ хаврын чуулганаар тооныг татах юм яах юм? Энэ Төв аймгийн Бачаргал руу залгаж уцаахгүй. Дахиад залгаа уцаа удаа Бачаргалгүй. Барилгын хөгжлийн төвийн дараагаар Бачаргал өөрийнхөө туслах Төв аймгийн одоо өөрийнх нь орлогчоор сүүлд нь Төв аймгийн Монгол Ардын намынх нь Төв аймгийн засаг дарга маргааш ажиллаж исэн гэдэг яг өөрийнх нь гал ам байгаа. Юугаа хуцаад байгаа юм доор тороолууд. Хэсгээр очиод өгөж очсон. Бачаргалаа уцаав. Жигждийн Бачаргал гэдэг юм биш үү? Эдний нэг ганц чаддаг юм би. Өөрийнхөө доор угаар пялдгуудыг ажил томилно. За дараагийн гişүн хэн рүү залгах вэ? Энэ морины уяачтай малчтад амьдрал заагаад байгаа хэн рүү ярих вэ? Энэ нөгөө хэн байсан жаргал, Баска. Баскагийн зургийг харуулах вэ? Баска эдний бас нэр усын бас PR хийхгүй заяа. Байсан жаргал, Баска. Энэ рүү залгах вэ? Энэ рүү залгах вэ? Баска энэ хөрх уяачтай төлөө ингээд яваад өдөр яриа өгч ирсэн бичлэгийн скриншот хийсэн. Оо чаваас яач юм чи. За энэ баасан жаргалын утсыг доор өчөд. Энэ өнрөө үтсэн баасан жаргалын шөнийн утсыг олоод байж би одоох олоод. Энэ байна. Баасан жаргал малчин энийг мал дээр гаргана, мал дээр гаргана заяа. Монголчууд мал малхыг баасан жаргалаар заалах юм гинэ. Гой шаажчих. Баска. Баска энэ байна. Залгаатай. Баскаар залгаж шээ. Дөргөн мөн байна. Вебрээр залгаж байна. Бас хүний эрх мэрх яриад байна гэж явуулсан. Хүний эрх мэрх гэлөө. Жагсаалтанд орсон. Баска байна. Залгаж байгаа шүү дээ. Өөлцөн шаачсан. Гэт. Хэвлэлийн урлыг өөлцөн. Гой масуунаа. Би бол харин мал мэддээ шүү. Мал зүссэн хүний үед энэ ч уцсан хийдэг ч юм. 88 мөн. Мөн үү? Баасан жаргал руу залгаж байна. Тэр 0-33-23 хий. Гэхдээ шудраг нүдэн дээр лайв хийж байгаа залгана шүү дээ. Байна. Баасан жаргал шүүнэ. Би мөнх эрдэнэ хүн байна, иргэн байна. Лайв хийдэг иргэн байна уу? Лайв хийж яана л да спикер дээр тавьчих. Орой 20 цагт ямар амных нь хурал болтой юм бол? Намдаа хурал болж байгаа манай намаараш баг хуралтай учраас. Та намынхаа коридорт гарч байгаа яриа тааш таныг одоо энэ олон хүмүүс үзээд байгаа. Одоо боломжгүй байна. Хоёлаа маргааш ирээ за. Таныг би нэг лайвнд өрөх гэсэн хоёлаа мал ярэ. Боломжгүй байна. Намын хурал болж ийн гинэ. Ардын намын хурал болж ийн гинэ. Боломжгүй намын хурал болж ийн хоёлаа маргааш ярэ гинэ. Ардын намын байран дээр очиж лайвдж тэднэртэй очиж олгод юм уу? Ганц нэг нь урьж оруулж ирж байгаад. За баасан жиргэл боломжгүй байна. Манай намын хурал гинэ. Гэсэн бас коридорт гараад нэг ярил та хэрэгэнтэйгээ ярьж байж байгаа намын хурал дээр үг хэлэхгүй шүү дээ. Нөгөө ингээл нэрээ бичүүлээл худлаа ярьдаг байхгүй баахан гараад манай нам чалгаагүй.
Худлаа яриад минутандаа гарч байлаа гэж худлаа гуцчих гэдэг. Гуцчих хооронд гараад над руу ярих хэрэгтэй. Энэ бодвол олон минутаар гуцхгүй тодорхой шүү дээ, тийм биз дээ. За, Хөвсгөлийн Мөнхбаатар гэж нөхөр байна. Монголын төмөр замын даргаыг томилсон Мөнхбаатар заа юу. Асуун. Одоо ингээ харахад айгүй тулхтай гоё гişүүгээ. Гоё шаарын заа. Бас өөр 11-т дугаартай бизнес хийж үзээг гуйлагч юм. Яаж 11-т дугаарсан юм? 90-11 одоо яриатай. Нартын намайг нөхрөл болоод байна гинэ. За би Хөвсгөлийн Мөнхбаатар. Айл Мөнхбаатар гэж. Би биччихсэн юм байна. За залгаач. Мөнхбаатар өөрийнхөө найзыг Монголын төмөр замын даргаар томилуулсан, давуу байдал олгосон, авилгалын эсрэг тухай хуулийн 22-ийн 1-р зүйл заалтыг зөрчсөн. Их хурлд хууль баталж байгаа хүмүүс бол янз бүрийн хууль зөрчиж болохгүй байх хэвээр. Ёс зүйн өндөр байх хэвээр. Давуу байдал шүү дээ. Мөнхбаатар дуудаж байна. Хурал гэдэг бол Монгол гоё хөгжгөр болж байна да. Супер хөгжгөр болж байна. Хурлаар бол хурал, намын хурал, байнгын хурал, бүлгийн хурал, хурган дарга нарын ч хурал замаа алдчихэв. За энэ Мөнхбаатар утас авахгүй байна. Мөнхбаатар утас хэд байна? За Мөнхбаатар руу залгаж байна. Та дараа дахин залгана уу? The number you have dialed. Хөвсгөлийн Мөнхбаатар гэж энэлттэй би зургийг харуулъя заа юу. Энэ зургийг харуулъя да. Улс төрд нэрээ. Энэ нөхөр байна. Энэ араараа. За энэ Хөвсгөлөөс сонгогдсон их хурлын гишүүн энэ найзыгаа 5 толгойн төмөр замын даргаар томилуулсан. Энэ нөхөр нь тэнд очиод балааг нь авж байгаа. Очиж өөрөөс нь асуумаар байна. Тий. Ямар аргаар томилогддөг юм бэ? Тий. Энэ зураг хөргөн байна. Хараа. Энэ нөхөр 5 толгойн төмөр замын дарга. Хөвсгөлийн бүх хүчтэн ямар юм гэлээ. Энэ шааж гараа. Энэ байна. Оо яа дарга. Зааваач дахиад зургийг хажууд нь. Энэ араа Мөнхбаатар энийг даргаар томилсан. Яваагаар сет биш хаацсан. За энэ сая надад нэг өрөөндөө аригчтайгаа зодолтоод баахан жилийн моронж уусан бичлэг ирсэн. Би монтажлаад бэлдсэн байгаа. Гэхдээ өөрөөс нь асууж иж мөн үү шүү гэж тодорхойлж иж тавихгүй бол бас юу би ч нэг хүнээс бас нэг жоддог байна шүү дээ. Баталгаажуулна. За Мөнхбаатар руу холбогдохгүй байна. За барилгын хөгжлийн төвийн дараагаар томилогдсон сомилсон. Тэгвэл хэний утас байна уу? 8465 юм байна. Батамгалан гэт энэ хоёр барилгын хөгжлийн төвийн дараагаар барилгын инженер хүн сонгогддог өстэй байдал хаа байсан малын эмчийг авч тавьчихсан заа. Нарагийн утас өнө биччихтэй. Муу юм бол хойд гэр хараа байгаа гэдэг шиг. Элбэг дөрж Америкаас сулгаач захиалаад Нарагийн гэрийг ухуулсан гэнэ. Би тэгж ойлгосон шүү дээ. Мөн үү худлаа яв.
Хин гинэ? Энэ Бачааргалан залгасан байх шүү. Эргээ залгаад. Хий. Дараагийн нүцэн. Улгаач байгаа үзэг бичээд ирээ надад олоод хаагаад. Монголын зэмүрд маш их сулгай гэдэг нь улгаач байгаа. Байна. Баан Бачааргал шүү нөө. Би спикер тавьчлаа сайхан үлж саварж байна уу? Сайхан скаргаар саварж байна уу? Намайг мөнх эрдэн гэдэг юм аа. Би нэг үзэл бодлоо илэрхийлдэг хүн байгаамаа лайваар. За. Таныг лайвнда өрж гин ганц нэг асуух юм байна. Ардын намын бүлгэн дарга болцсон гэсэн мөн биз дээ те? Би андуураг бол. Тийм ээ тийм. Тэгсэн. Төв аймгийн засаг даргаар бас нэг 8 9 жил 10 жил ажиллачлаа. Ажилласан. Засгаар дөрөв. За. Урдаар нэлээд жил ажилласан. Насаар дарга гэсэн ба шүү дээ, тийм ээ? Одоо ардын намын бүлгэн дарга. За яахад. Тавилын юм даа. Яа. Цөөлөн гიშгэж явбал тэгэл болдог зүйл шүү дээ өмнө. Ард түн буруу гიშгэд болохгүй байх шиг байна, тийм ээ? Хоёулаа гоё лайв хийж чад гоё яриад өгөө. Би тань дээр нь явж чи зологд юм уу гэж бодоод байна. Тэгэхгүй доо маргаадраас тэг. Маргааш чада 5 өдөр. Өнөөдөр уг нь 20 цагт танах хотод байдаг байлгүй. Төв аймагтай юм уу? Би бүр хөдөө явна. Одоо хөдөө явж байгаа юм уу? Тэгж Тийм үү. Зөв. Би очиж ганц нэг юм тодруулах хэрэг байна. Асуух юм байна. Маргааш хэдэн цагт очивол болох вэ? Оройхон шүү ажил тарах үед хүмүүс их үзэнтэй. Маргааш самын Бакхоронд дуусгаад явах. Намын хурлыг бол таслахгүй тийм ээ. Таслахгүй. Их хурлыг бол харагдахгүй тасалсан байгаа харагддаг. Камерын өмнө харагддаг шүү дээ. Асан нэг хорноор тасалдаг тийм хэмжээний support биш шүү дээ. Тийм үү, зөв. Гэхдээ яг та тэгээд намын хурал Тэгээд уулзсан юм дүү. тэгээд цагаа та хэдэн цагт хаана ирэх над руу мессежээр биччих, вайбергээ чи маргсан ч болно. Юуны хорлын явцыг харж байгаа цаг хийлээ чинэхүү. За хурал яг үдэ хурлын процесс тэгэл хүн болгоо худлаа яриад 3 минутаар шинжингээч ярьж заримдаа нэг 30 минут 3 минут янз янз л болдгийг би бас мэднэ. Гэр та шууд ард иргэдтэй миний лайв үзэгчдэр цаг гаргахыг өгвөл тэгээд нэг хоёлаа нэг ойролцоо танаа гэр ч юм уу нэг цаг болоод эргээд хурал дээр яваад ч болно доо. Би ч бас олон хурлын ард гарч ирсэн. Мэднэ. Хүн болгоо одоо ингэдэг шүү дээ. Хуралтай гэж худлаа яриад гэртээ ч ярихгүй архиугаа л яваад байт. Сүүлийн үеийн хурлууд бол дандаа аригдтал болж байгаа. Манай нам ч ялгаагүй би ч ардсан нам их шүү дээ. Тэгвэл маргааш нэг орой нэг 20 цагийн алдад болж гинөө. Гэртээ танах энэ хотод уу гэрээ? Хотод 20-д яваад очив. Намын хуралтай байсан ч та нэг сонгогчтой нэг цаг гаргах чиш. Тэгээ цагаан сараар ахмад тастай хүн байх шүү гэсэн. Золгонгоо нэг 2 үг сольжтэй юм уу? Гэр орон хаалттай юу, нээлттэй юу? Энгийн амьдрал. байхгүй шүү дээ. Оо, та тэгвэл сайхан. Нуус амьдралтай хулгай зэргийн хийцээд биш ахын байгуу. Тийм үү. Ландчгүүдээ тэгэл хүн чинь тэгэл уулзаал 2 үг солихоор мэдэгдэм дөө. Би ч бас мэдрэмжтэй мэднэ бас. Тэгээд үстүү. Тэ. За тэгвэл маргааш орой 20 цаг тохирчгоо. Хурлаа яг хойш тавьчих. Маргааш хоёулаа ярьж байгаа уулзсан яа гэж мэднэ. Уулзсан ямаа. За окей. За маргааш орой 20 цагаас нөгөө Бачааргал гээд Төв аймгаас сонгогдсон Төв аймгийн хурлын дарга засаг даргаар ажиллаж исэн. Одоо ардын намын бүлгэн дарга их хурлын гишүүн Насаар дарга гэсэн бодвол өмнө хурган дарга хийсэн баг л та. Засаг дарга хурлын даргаар болж байгаа хүн чинь Базар Барамд өмнө хурлын дарга хийсэн хурган дарга хийжсэн хүн бас левел ахаад засаг дарга хурлын дарга болдог байхгүй юу? Тийм биз дээ. Тэгэхээр Насаар дарга гэсэн хүн шүү дээ. Ёс зүйт амар амьдэрсэн гинэ. Маргааш очиод асууя та. Нэг 20 цаас барайл очив та 20к. Голохгүй байгаа. Нэг цайны сүү барайл. Том өндөр цалинтай дарга нарт одоо би өөр юу ярьж орох вэ?
Тэгээ нөгөө барилгын хөгжлийн төвөнд томилсон нэг өөрийнхөө туслах барлагыг тавьчихаарай заяа. Төрийн өмчийн хорооны цэнгэлийн холбож өгсөн дарга хэлсэн. Тэр өөрөө Төв аймгийн бижэд барилгын дагуулчч сайхан нүүрлэлтнэ. Тэ. Марксизмаар мал маллахыг заалахгүй гэдэг шиг биш. Манай малчин хүнээр том барилгын инженер хийх юм гинэ. Энэ нөгөө ихэд урлаг соёлынхан бол урлаг соёлгоо л хийгээ явах хэрэгтэй. Уран бүтээлээ. Үнэ үү? Мал малддаг хүн бол одоо мань мэт одоо ингээд төв төөрөнд өссөн хүмүүс мал маллах гэхэд хэцүү шүү дээ. Малын чинь сайхан хөдөө өссөн, ажилсаг хичээнгүй ийм хүмүүс малладаг. Тэ. Малчд марксизмаар мал маллахаа заалдаггүй юм. Инженерийг бол насаараа тоо болцсон таймаа. Тоо мэддэг барилгын инженер болж игэл нэг магистр докторийн зэрэг хамгаалсан хүмүүс инженерүүдийг хариуцсан тийм залбууч бол хашдаг. Барилгын хөгжлийн төвийн дараагаар одоо маллалтай холбоотой хүн авшиг тавьчихсан байна л ах уу. За нара гэрөө залах гинэ. Нара байна уу? Нара найз руугаа залгад юм уу? Рис 91 нара бас төр төмбөгөр Ёсёнпор гişүү болцсон бас хөндлөө очих зоолгоо өрх. Говийн бордуу хоёртойгоо. Говийн бордуу нараа хоёртойгоо. Нарыг уцнаад байна шүү дээ бас. Таны дуудлага хадгалах хүчирийг бүсгэж. За нарыг уц холбогдохгүй байна. За барилгын сайдын үүрэг гүйцэтгэгч Батамглан гэсэн сүүлийн үед одоо эн чинь цаг барилгын сайд Батамглан фэйсбүүк дээр дүүтэйгээ АТ-г шалгалтлаа гэж бичсэн байна шүү. Бапрас цэгэмен дээр гарцсан байна. Харуулъя. Батамглан шалгагдж байгаа гин энэ нөхөр. Энэ нөхөр хараа. Энэ нөхөр энэ хоёрын хараа. Шуурхаа мэдээ Батамглан сайд түүний дүү Бат хоёр нарыг авилгалтай тэмдэх газраас хэрэг бүрдэлтийн иргнийг шалгаж эхэлжээ гэж. Орхон аймгийн засгийн баяжмал юу ч гинэ та. Ай. За тэгэд гүйцээгээрээ сон шолгороод энэ нөхөр бол насаараа их хурлын гишүүн нардын нам дагсан далдаакуудын нэг шүү дээ. Манай намд ч ялгаагүй энэ шиг тэгэл цүнх барьж байгаа л дараагаар болол зөөлөн сэнтэнд очиод амар хялбар аргаар амьдрах гэсэн иймэрхүү залбин залуучууд бол Монголын төр зөндөө байгаа шүү. Тэдний нэг сайн шалгаарай. Тэгэнгүүт бас миний дүү, миний ихч, миний ах болохоор, миний үеэл болохоор бизнес хийж болдгоо юм уу? Тэгэд ахын хуваар, дүүгийн хуваар ахтай хандив өгсөн байх. Шаан үз. Тэгээ ямрынхын дүүнэр болохоор зэрэг ингээд одоо бизнес хийх гэж зээлч олдохгүй. Ямрынх нь ах дүүнэрийн амьдрал болон төрсөн дүүнерт нь даваа байдал олдоод төртэй хамралтай том албан тушаал том тендер бизнес олдоод байт юм байна. Тийм биз дээ. За туван луга залгая да. Тува дөөслөх нь хоригдсон. Баз гэмтэрэг толбогдсон. Манай мө зандан прогоос ялгаа үтсэн шааж ийн гэсэн. Зандч тэр ял тусалдаг хүн биш шүү. Тува. За туван дөө залглаа. Тува их хурлын гишүүн. Ойр залгал тэгээд пестер тавиад. Би товоныг сайн мэднэ. Дуцсан доодж байна. 2-3 гишүүд дээр очиж залгаад юм. Това. Ашигт малтамлын даргын үүрэг гүйцэтгэгчээр өөрийнхөө үүдэн суудаг туслахыг томилж жоод тэр нь батныг ардуулсан. Тэрнийх нь авгаан дүүн дансаар их хэмжээний мөнгө орсон гэж байгаа шүү дээ. Авгаахан дансаар гэлөө. Би энэ олныг ортолт би бол үнэн гэж харж байгаа. Тованы ойр тойрны улс төрд оруулж ирсэн хулгайч нар бол хагдсан бодсон хаш болцсон шүү дээ. Тэр манай намын хийгэн даргуулсан гуйлгач юм би. 300 унцсан шааж ирсэн. Сая 600 унцсан шааж илээ. Lexus 600 сая машин. Үнтэй готхонд амьдэрдэг. Юу ч хийгээгүй. Шивгчин одоо эргээд Эрдэнэгийн гөлгийг бас намд оруулж ирсэн. Эдгээр бүгд нэг мап. Өчигдөр ямар юм бэ? Нэг Монгол яа. Пракцийн зоолголч гэж хуцсан нэз. Заахгүй туваа. Тоо зав. Би нөгөө ашигт малтмлын баяр мандлагыг дарагтаа уулзсан байхгүй. Баяр мандлагыг туван уулуурхан сайд болгонгуудаа явуулаад үнэ. Тэгээд туванд ингээд тэр зургийг явуулсан. За яа. Годуу таарлчаа сони мэрц. Байна уу? За сайн байна уу? Сайхан уулж, сайхан урж гэнэ үү?
Сайхан. Би лайв хийж байгаа спикер дээр тавиад хоёрыг ярьчихвал болж гин үү? Хаана явна? Бано. Хөтөө чишгөө. Зоолгол гусаад байна уу? Зоолгол дуусч байна уу? Нэг очиж зоолгод юм бол лайв хийгээд миний лайвэр нэг ороод надтай нэг сайхан зоолгоод энэ ард түмэнтэйгээ нэг хөөж хөрөж. Арай дуусаад байна. Хэзээ дуусах юм? Нөгөөдрөө дуусах. Зөв. Ард түмэнд зоолголт хийгээд яваад бол ард түмний амьдрал сайжирчих шинжтэй байх шиг байна уу? Ахмадуудыг хөрөхий зайлвал тэгээд одоо зоолгож нэг хошгруулах биш. Тэтгэврийн нэмжигдэл тэгэл зоолгосон зоолгоогүй цаадуулчин баярлж шүү дээ туваана. Үнэн биз дээ. Үнэн биз үнэн. За тэгвэл нэг ирүүл нэг яриа тараа тэгээд заримдаа ч өөрөө ч уцаа авах байлдсан байл шүү. Дамаа их хурлын гишүүн болсноос хойш бол үнэн би өөрөө ч мэдж байгаа тий. За туваа уцаа аваад ярьж байна. Зоолголтоор дарханд явж гин. Өнөөдрийн зураг нь. Гэхдээ ахмадуудтайгаа очиж зоолгоно гэх юм. Тэгээд ахмадууд их хурлын гишүүдийг зоолголоо гэдээ амьдралын сайжраад тэтгэвэр нэмэгддэг бол одоо юухгүй энэ 126-г бүтэн жил зоолголтонд явуул. Бүх ахмадуудтай зоолгол. Үгүй тийм биз дээ. Зүгээр ахмадуудын тэтгэврийн нэмээд нэг ахуй амжиргааг сайжруулчуд эднийг зоолгосон зоолгоогүй тэгээд өөрхий өдөр болгон ахмадууд одоо сайхан амьдэрч шүү дээ. Тийм биз дээ. За туваан зоолгоно гэж байна уулзна гэж байна. Аваа туваантай уулзж байгаад асуух юм их байгаа. Тэ. За өнөөдөр манай гант төмрийн төрсөн өдөр гинэ. Гант төмөр гэдэг энэ нөхөнийг би танилцуулъя. Хүмүүс таньдгүй мөө өөрийгөө улааг дарга гэж боддгийг. Энэ гант төмрийн төрсөн өдөр гинэ. Би фэйсбүүк дээр пост оруулсан. Энэ үнийг гант төмөр гэдгийг өнөөдөр түүний төрсөн өдөр гинэ. Минь төргөө. Үлдсэн амьдралдаа ярвахгүй бузар үйл хийхгүй зүв амьдраараа үрчин үлдэх орвоо шүү гэл. Одоо би л усан ингээл мэнчлэгээ дэвшүүлээд үнэн үг хэлэх юм да өөрхий. Тийм биз дээ. Манай хүн яагаад гэвэл ингээ ярваагаад идэх байхгүй ингээл дуурж ядаа. Үг мүг ярих гэж бас хэцүү штэ. Гэцүү. Хүн бол нэг хурдан шуурханыг хоёр үг солиод заавал гүүл явна гэл бодлогошроо нөл ухаан царайлал хуучин нэг социализм үеж гэдэг юм да мэдхгүй дээр үед одоо сүлсүүлийн залуучууд мэдэх юм уу Ленин багш нэг сонгороо хараад нэг бодлогошроо тийм зураг явдаг шүү дээ яг тэр шиг л хусаад байх шиг дотроо тийм оюук руу залга гинэ уцын бичлэлтэй би залгая оюук залгаж болно уцын бич намын дарга руу нэг залгаатай одонгийн зогт хэрэл рүү нэг залгаатай батлах гардуулаа шаагаад байлаа. Би бол хэлсэн шүү дээ. Нам хулгайчтаасаа салаа шинжлэгчээ. Тэгвэл батлахтаа батлахгүй одоо тэгээд ард түмэн дэмжинэ. Мөн үү? Гэргэг гээл одоо юу юм тэр одоо нэг одоо надад алтан мөнгөн гэргэг гэж миний мэдгээр гэргэг чинь нэг иймэрхүү гавтгай юм Чингис хаан зохиогоод мөн үү? Ингээд алтаар хүрлээр хийгээд ингээд дайм байлдаанд явахдаа ингээд ич төлөөлөгч явуулдаг байсан юм гэргэг гэдэг байсан гэж түүхэнд бичсэн юм байлаа. Одоо тэгсэн чинь нэг юм цэнхэр бичгийн цаас ингээд хавцанд хийгээд нуглаад. Гэргэг гэдэг одоо бас энэ Чингис хааныхаа одоо энэ авчирч исэн гэргэгийг ингээд нэг цэнхэр цаасанд авчуулаад гэргэг гэдэг ингэж гардуулснараа гэргэг болчтیں۔ Гинэ. Болохгүй л да. Манайс зөвлөгөө авах хэрэгтэй л да. За зогтгөрл руугаа нэг залгаатай. Мэд мэдээтэй. Муу цаанч ус намын дарах. Эднэрээс асуух юм байвал надад бол их л байна. Бичээрэй та нар. За би бол нүстаас асуунаа. Хинийхэн чамаарлгүй явж ирсэн. Үнэн. За одонгийн зогтгөрл. За энэ Viber надад байд юм аа. Би Viber-аар нэг залгаатай. Одонгийн зогтгөрлөө. Цэ огтгөрл. Цогт Viber ханда одон
За байж. Цогт гэрэл. Цогт гэрлийн утсыг доор өчөөд хэ. За байж байгаа манайхаа байж байгаа би цогт гэрлийн утсыг дахиад энэ нэг намын нэг групп шүүн байгаа цогт гэрлийн утсыг хүмүүс эндээ бичээд байх шиг байсан би хараад тээ. Манай хэн бичсэн байх шиг байсан. Майн байна. Энэ рүү дараад ингээ орохоор гараад ирнэ. За цогт гэрлэр рүү зоолгож байна. Зэн гол руу заалгал гэж юм. Тэтгэвртэй гарцсан төгсөг рүү яаж заалгадаг юм. Хинч тоохоо айцсан гуйлагч юм. Залуудаа бол бас л загта том хулгайчуудын нэг байсан. Одоо ч өөрөөхөд тэгээд гөгшөөрний насг бол хулгайч болсон юм шиг байна ш. Зайлвал Зандахугийн бэлтрэгийн код гэж хулгайч. Тэ? Эрдэнэр үү заалгадаг юм лөө? 63 60 юм байна. Танилцуулъя манай намын дарга маргаж хүмүүс таньдгүй шүү дээ. Гант төмөр гэж ямар залуу байсныг харуулж байгаа залуу ч юу бах та өөрх. Одоо ч юу болцсон байх өөрх. Эдгээр чи өөрсдөө лаг таньдаг гэж боддог байхгүй. Таньдаг лидер өө яа. 9911 байж. 69 юм. Тийм байна. Энэ юм байна. Тэгээ залгачид. Цогт гэрэл гэж ардсан намын даргаыг та бүхэн танилцуулъя. Сүүлийн хөдөө орон нутгийн улс төр мэдхгүй залуучууд бол таньдгүй юм. За яг улс төр мэддэг мань мэдчих хэрүү зэмрээ сонирхдаг хоёр намд байгаа болонтой. Улс төрийн идэвхтэй хүмүүс бол гадарлана. Тэ. Дорлогжив хуурайд уу. Дорлогжив прокурорын дарга бастай. Бага амтын илмэгдүүлээд нэг шорон шаадаг. Үнцлэг өрөнгөцсөн гэж яриад фэйсбүүкээр бичигдэл цагтаа бас 461-т надлаа адилхан 20 хоригдол гарч ирээдсэн санаж байна уу? Тэр нь хуурайд үү штэ. Би бол одоо энэ намынханд ганцхан юм хэлээд байгаа байхгүй юу? Хулгайч нараас салаа. Ард түмбэл хулгайчгүй намыг хүснэ. Хулгайч нар байвал те юу намд үтхий хэл шоронд явахт нь туслаа. Тэ. Хууль сахиулцагчдыг шахаа гэд. Төрөө цэвэрлж иж гэрээ цэвэрлэл улсаа цэвэрлэнэ. Гэрээ зохицуулж иж засч иж бие заснаа. Бие засч иж гэрээ заснаа. Гэрээ засч иж төрөө засна гэдэг юм аа. Төрд хулгайч нарыг ард түмэн одоо манай улс яагаад ингэж энэ сайхан боломжн дээр хэцүү амьдраад байгаа нь бол хулгайчтай дарагдсан үнэн шүү дээ. Хуйлддаг, худлаа ярьдаг. Улс төрийг бол одоо хэдэн хулгайч нар давуу тал амьдралын боломж, амьдрал сайжруулдаг арга хэрэгсэл гэж бодоод байна. Хоёр намд ялгаагүй. Хоёр намын одоо нэр дээр сүүлийн энэ зах зээлийн эдийн засгийн нийгэм шилжснээс хойш 36 жилийн хугацаанд бол хоёр намын нэр дээр хулгайч нар бол хангалттай байцсан. Ард түмний амьдрал бол өдрөөс өдөрт ороочж байгаа. Тэг манай дарга нар зурагтаар бол айгүй гоё ард түмний амьдрал гоё байгаа гэд ярьдаг, мөрөөддөг. Тэдний хэлж ярьснаар бол ард түмний амьдрал өдрөөс өдөрт сайжирсан гэж боддог. Тэгж андуурдаг. Мөн үү? Давга авраг руу залгах шиг тэрийг баасных нь авраг гэдэг бэ. Японд гэрийн буурн дээр гүзээтэй нөхчүүдийг түрж гаргаж байгаад ирсэн үнийг би авраг гэхгүй шүү дээ. Би Монголынхаа харин тэр үндэсний спортын аврагуудыг авраг гэж шүү дээ. Тодманлаа уяаш чи авраг, морнизэц бол мөн үү? Энэ бөхчүүдийн авраг, дархан авраг, далайн авраг авраг, арслангууд дөрүүлээд арслан авраг гэж аврагтай л ялгаагүй шүү дээ. Аймгийн авраг, сумын авраг, шатар теннисний авраг, эднэрийг авраг гэхнээс юм уу? Ирээд цирк хулгайгаа тодлаашаага Монголын ард төмрийг нүүрэн дээр шаатсан мó давгдэрж мэт юмнуудыг баасных нь авраг гэхгүй харин ахын авраг гэж магадгүй сумын онцрыг.
За юм байна. Өөр хэн рүү залах вэ? Ганц нэг гişүүд орж ирж хараад ах шиг байна. Нэрийг хэлчихвэл дуракуудыг од болгочих байх та. Над руу тоогоо залгаасаа гэж бодоод байгаа байх та. Гэ манай намын залуучууд ингээд ингэмэр явна л да. Хөөе. Одоо ингээд би одоо нэг намд найз нөхөдгөл явж исэн хүмүүсээ нэг мяалаад тахч бас хайшаа. Өнөөдөр нэг улс төрийг бол мөнгө гэж хармааргүй байна. Өөрөө чи үр хүүхэд. Өрөөлийн үр хүүхэд. Монголчууд ирээдүй хойч. Өнөөдөр сайн сайхан явхад та нарын үүрэг оролцоо шудраг ажиллана те. Годамнаас л би тэднийг шахаад болмоор санагдаад байх юм. Томилгоонд оролцохгүй, томилгоог яг хуулийнхаа дагуу шилэн ил тод томилоод шахаа шаардаад явчвал төрийн хүнд зүгт гэдэг арилал ингээл явчмаар санагдаад байна. Харамсалтай нь байхгүй. За энэ юуны дараагаар нэг нөхөр томилогдсон. Эрдэнэс Монгол гэж компаниг татан буулгана. Занданброо. Эрдэнэс Монгол гэдэг компаниг татан буулга. Тэнд нэг хулгайч очсон, одоо бас л нэг гуйлагч очсон. Өнөөдөр 40 гаруй хүнд тэтгэмж олгоцсон. Өөрийнхөө хамаарлахгүй хамсаатнуудыг дараагаар томилдсон, өөрөө сонгон шалгаруултгүйгээр очсон сууж байгаа. Татан буулгана. Монгол Улсын их сургуулийн мундаг эрдэмтэн доктор, профессор багш нар чадaltaй завтай. Техникийн сургуулийн чадaltaй завтай багш нарыг оруулах ёстой шүү дээ. Энэ зохио залгаад байгаа чи. Байна уу? Ундрам гинөө. Ундрам руу залга гин. 69. За ундрам. Гал тогоо ундрам гэж. Тийм хүмүүсээр зөвлөх үйлчлэгээ үзүүлээд болоо штэ. Бүхэл бүтэн Эрдэнэт дархан Шивэ Багнуур өөр оюу толгой энэ уур уурах хайлнуудаас цэвэр ашиг одоо юу вэ? Нийт борлуулалтын 0.5% билүү. 5% авдаг. Жилд хэдэн зуун тэрбум төгрөг цуглуулдаг. Тэгээд хэдэн хулгайч нар гадаадаар зугаалдаг. Бие биендээ тэтгэмж олгодог, даваа байдал олгодог. Даваа далаа гэдэг нэг жатсаг бай. Би өгөн зөв ажиллаарай гэж хэлсэн үг авахгүй юм байлээ. Тэр ундрам руу залгаатай та ундрамын утас байна. 69 гэн. За залгая. Энэ зооны 69. Ундрам 69 гэж шүү. Гал тога ямар ундрам гинэ? Доор өччих. Нэг нөхөр Г Эрдэнэ гэж нөхөр. Ундрам гэж үнэ утас шүү. Доор миний комментний доор өчөд байх. За уучлаарай. 9689 юм уу биш үү? Биш үү, би буруу залгачих. Ундрам байна надцсан байна. Би буруу залгачих. Ундрам. Хулигч Чимбагийн ундрам. Хулигч Чимбагаад аав нэг Монголын нүүрсийг тэр тэнд юун дээр ухдаг нэг нөхөр үйдээ. Хулигч Чимбаа гэдэг. Өр монголчууд гяттууд хулигч Чимбаагаар битүү мэднэ. Гэрээ ягээл бага хүмүүсээс мөнгө шаагаад нүгсээ нийлүүлэхгүй. Хулигтаа шаагаад байдаг байхгүй. Тэгээ намаа консулаар ажиллаж байгаа танаад нэг юм хулигч Чимбаа гэж ийм үнээс зургийг хардтаагаад харуулаа шаасан удаачгүй хүүгээ мөнгөөр зодоод их хурлын гишүүн болгоцсон шааж ирсэн. Охино. Доор юу гэнэ? Ундрам чи садар ундрам гэсэн бичсэн шүү дээ. Садар ундрам гэж. Бас төрд бас тийм ээ. Ийм садар хүмүүс байж болохгүй те. Төр төмбөр ясан буграа. Хулигч Чимбаагийн ис ундрам. Соёлын сайд гэж үз. Соёлын сайд дээр хэдэн хулгайч нарын хүүхдүүд томилогдоод сурчлаа шүү бүр. Өмнө нь номин гэл нэг байгалийн алуурчны бас л нэг хэрэг охин очсон. Гадаадуудтай байхын гэрээг л явсан. Номин лүү залгад юм уу? Утсан байна уу? Лавгдарж юу руу залгаж байна? Жодвын лавгдарж байна. Эрдэнэс Монголыг татан буулгах зөө гэж байна. Ахан татан буулгана. Маргааш ганц газар очино. Яг го тэмцэл гэдэг чинь тэгэл иймэрхүү маркаар тэмцэж штэ. Ер нь бол заавалчгүй тэмцэлгээд эх орны нэр төр бариад нэг сахал самбаа тавиал худлаа өнийн шаагаалтай гадны хөрөнгө оруулалтыг гацаагаад байдаг гайтай хэдэн хулгайч нарыг хилдэггүй штэ. Иргэн бүр эх оронч байдаг штэ. Иргэн бүр эх орны хөдөл амьдрдаг штэ. Тэ?
Уцаа авахгүй шүү. Бас намын урал гэж байгаа юм болов. Хойлогч Чимбагийн ундрам руу залгах чинь соёлын сайд их хурлын гишүү яа. Одоо Монголд бол хэдэн дарга нарын хөвгөлт таам гарч ийн өөр жирийн ардын хөвгтүүд бол ууланд хэцүү байгаа шүү дээ бид нар. Тэ? Нам одоо хэрэггүй л гэж. Одоо Facebook найзуудаа намын нэрээр шоу гэдэг хулгайчуудыг ам блок гэлээ. Ам блок хийн шиг шүү. Блок хийж гараа заяа. Тэгээд намайг сан дагаад бай. Би айлаар намын бузруудыг ингээд лайвдаад байгаа нам мэдж байгаа та. Хинтийн засаг дарга эдэр бат гişүнлөө залгаарай. Хулгайч гişүүдээр очиж байгаар гэж яаж. Тэрийг хулгайч биш гэж хийлээд байгаа. Бас л нэг дарах хийжсэн сугны ус үз би танихчгүй мэдгэчгүй. Тэ. Та өндрөн бол уцаа ставдгүй юм байна. Ёстой авдгүй юм байна. Гişүүдийг бол маа гэж салавч тойргийн гişүүдийг бол бүр авахгүй. За вайберлун залгаад. Вайберлун залгаад чи да. Бодвол вайбер гэж юм ашигладаг байлгүй да. Хэдгэлээ. Биш үү? Хэдгч утсан. Тий. Вайберлун залгаж чинь. Их хурлын өндөр гүшмэ вайберын улаан дэлтэй нэг вайбер юм уу байна ингээ зураг мөргө харуулсан. Бас клипэний. Таван сая уцаа авч байна. Ахгүйгээ яах юм улан бузрын дуудаад дэш наад болцсон. Тэгээ бузраа дуудахгүй бол дайсандаа уцаа авч юм чи сайн нөхөө гэж яаж. Бас сэлтэй болгаач. Уцаа авч ундрмаа. Өөгээ. Хойлогч Чимбагийн өөгээ. Танаа авч хойлогч Чимбаа гэдэг би мэдэн штэ. Бас л нэг байгалийн том баялгаар баяжиж байгаа болох гэж шүү дээ бид нэр. Тэ? Үндсэн хуулийн 6 дээр ард түмний одоо газрын дор хэвлэлд дор баялаг ард түмний өмч хийж байгаа. Одоо хулгайч нар өмч болсон. За энийг би юу гэж ойлгодог бол уул уурхад ажиллаж байгаа хүмүүс өндөр цалин дэлхийн хичээний цалин авч явал уул уурхаг эсрүүсрүүд байгаа юм алга. Канадад, Австралид тийм Америкт өнөөдөр уул уурхад ажиллахад өндөр цалин авч байна. Захын уурхайч $10,000 цалин авч байна. Нэг нөгөө хэлэхэд захын уурхайч Канадад $10,000 цалин авч байгаа. Тэ. Үнэн шүү дээ, тэ. Тэгэхэд од жаргал гэдэг нэг байгалийн алуурч Баян хонгорын шинжийн институт байгаль алж байгаа. $1,000 цалин тавьж байгаа. Өөрөө $9,000 цуцалчиж байгаа. Бүр илүү гаргаад алтан дээрээс ашиг дээрээс нэмээд энийг үл хариуцлагагүй уул уурхай гэдэг юм. Тэ. Хойлогч Чимбаа гэж хүмүүс янз бүрээр л ярьдیں۔ Би бол хойлох нэрийг мэддэггүй. Хойлох хулгайч. Намайг урд байхад хэд хэдэн хүмүүс Монголд ирээд гэрээ ингэж худлаа хуцаад хүмүүс авчирч чад нөгөөдөл над руу залгаад бүхэд бүтэн зардал мөнгө гаргаад энд ирсэн чи алга болчлоо гэд. Өчнөө гаттуутай гэрээс үр монголчуудтай гэрээс нүүрсээ нийлүүлэхгүй алга болцсон. Үнэхээр хойлох хүн байна уу? Хойлохич одоо гаттаар юу гэдлээ? Тухайн үед тэ гаттыг хараад гэлээ тэгээдсэн. Тэгээ би хойлох юм байна даа гэж бодож ирсэн юм орхи. За ундар муцаа, хойлогч Чимбагийн ундар муцаа. Үнэн чи ярина. Очиж зоолгоё. Соёлын яам дээр очие. Өмнө нь оюун бэлэг гэдэг нэг садар бузар танаа дээр төрийн нэр хийж ирсэн. Байна уу асууя. Оюун бэлэг гэдэг нэг мингтэй цөгцгийн соосог байсан. Мэдэн шүү дээ би тэд нарыг. Лгаачуудыг. Ядж яхад миний ой тогтоолт гайгүй юм аа. Нэг нэг тогтоохоор мартахгүй юм байна. Хэдэн жилийн өмнөх юм мартахгүй юм. Хүн надад туслуу тэрийг хүртэл мартахгүй. Би харин хүн тусалчихсан мартчихдаг. Тэ хүний тусыг бас байнга санаж явах удахгүй шүү дээ хүний хувьд.
За энэ соёлын яамны соёлгүй холигч Шимбагийн садар ундрам утсаа авсангүй. Ард түмэн доор өчөөд ширээ ундрам гэд. Миний мэдхийн тэр нөхөр мөхөр араар нь тавиал гэр орондоо заваарч исэн гэдгээр ард түм мэддэг байл. Сануулж явах хэрэгтэй улгаач нарыг. Үнэн мэстэй. Тэ. Дархан газар хэн гэдэг 45 өгөх зэрлэг гахаас үргэн хэн дөрөөр нандсан ядсан ба. Цаараач. Энэ мө асаа мац бас гуццсан байна. За манай одонгийн зогтгорл утсаа авахгүй байна. Амны гიშгтээ дарагдаа. Би ягаад амны гიშгтээ гэж байгаа гэхээр өөрхий. За яг дараад нь ярий да. Юм болгоныг нэг доор бас яриад яах вэ? Уг нь уулзж байгаад яг нүрээ харж лайв хийж байгаад фэйсбүүкээр оруулж байгаад би нүүрэн дээр нь асуумаар байна. Тэ. Өнөөдөр арчилсан нам хулгайчаас салж чадах уу? Тэ. Батлах нэг хөлхний батлах гардуулаад нэг хуучин зэнкрийн шин зэнкрээр солиод надад хуучин зэнкэр батлах зөндөл байгаа шүү дээ. Чи тэр ширээний төний юм үзэтгэе. Миний батлах намайг батлах. Тэг гэрэг гэдэг үгэд нэмсэн байлээ. Бүхэл бүтэн тусгаар тогтсон Америк тэгээл нэг Монголын нэг намын гэргээгээр Америкийн виз олгоод тийм чи байдгүй маас. Тэг шааж болохгүй л дээ миний дарга. Тэ. Сайн намын шинжилгээг хийж яа эднэр. Би бас гайхлаа. Одоо юм болгоныг шүүмжилмээргүй байна. Тэгтээ шудраг баймаар байна. Ийм юмнууд хийж байгаа хөөх. Хараа. Үнээрээ. Намын энэ ингэнэ сонгон шалгаруулахаар зохион байгуулах 9 хүн гинэ. За зогтгөрл өөрөө дарга өөрөө орцсон. За энэ зогтгөрлийн нэг жинхэнэ одоо баруун гар юм шиг байна. Хуучин одоо иргэд нэг шивгчин гант төмөр гинсекер тавьж ирсэн. За энэ болохоор зэрэг pop элбэг дөржин дүү. Хэн дуулж иж нэг юм гişүүн болсон манай пүүж. За энэ манай туваа. Эрдэнэл явдаг жорлон гэсэн шүү. За манай бетон гамба. За энэ элбэг дөржин нөхөр апиараар өөрийгөө лаг гэж боддог. Хэн блэд энэ чи ган хин гэдэг л бас нэрийг мартчихжээ. Тэ. За энэ наран туяа юм ээ. Энэ наран туяа их хурлд нэр дэвш дэвшээс хэн сонгоог. За энэ манай нүрзэд оцсон. Тэгээ Женког олон жил дагж байгаа. Женког дагаад амьдрал нь сайжирдаг уу сайжрах орлоо штэ нүг яхан дөө. За энэ манай гала кампа. Тэ. За энэ мөнх чаргал гэд. Тэ. Би эднэргээ дэндүү мэдэнтэй. За энэ оюун дээр авгаа. Энэ араа. Эднэр намын шинжилгээ нэгнэ. Одоо ядаа төш ингээд юмаа ил тод ярьж байгаад намын шинжилгээ манийгаа ч гэсэн гар оролцуулаач. Тэ миний нам бидний нам штэ. Та нарыг одоо хэн лидер мундаг гэдэг байгаа юм. Тэ. За яг намын талаар сүулт нь ярий. Тэ. Жагаар залга гин. Ямар жагаа? Тэр бузарж байгаа юу? Буян бузар намын даргу. Тэр л юугаа даалгад хинч тоох. Хинч шулцаар бузар. За маргааш ингээд ардын намын нэг шүн дээр очоор боллоо. Одоо нөгөө гэрт нь очиод би мэдээж айлдвал бас хүндгэлтэй хандлаггүй яах вэ? Нэг цайны суу бариад очино. Тэ? Манай намын батлах яах вэ? Энэ нөгөө үндэсний бодлогоор нэг шүн батлах байсан. Мандат энэ төргээ над зөндөө юм бэлддэг. Ийм цэнхэр гарцыг гэргээгээл гардуулаа яваад байгаа. Тэ? Намын гишүүн даваагийн Зогтбаатар руу залгаач гин. Тэг өдөр тутамдаа залгаа уулздаг юугаа ярьдаг. Тэ? Бас хулгайч энэ төр гэж хуцж байгаа. Хулгайчудаа наадах чинь нэг өнчийн шиг авч үжээгөө хөгжлийн банкнд нэг мэрэгжилтэнгээр ажиллаж исэн. Дээдлэлт нэжсэн дарга нар зөв зүгээр байгаа заа. Оо тийм энэ цэнхэр батлах дээр гэргээ гэж бичээл намыг батлах болчтой гинэ. Миний батлах байгаас дараа. Тэ? За наачиж яах вэ? Тэ энэ намын батлах ямар байхын сонирн биш ээ. Зүгээр хулгайч нараас салмаар байна. Би одоо ингээд 27, 28 онд намаа дэмжиж яммаар байна. Гэхдээ хулгайч нарыг дэмжмээргүй байна. Тэг яг нэг өгөөлөхөд. Тэ энэ тэнш демократны танаа бүтэхгүй нам шинжлэхдэггүй байх гэж захын хүн хэлж шít. Тэ
Тэгэхээр намаа шинжилж хулгайчгүй нам бол гөгшин залуу хамаагүй зүү хүмүүсийг оруулж ир. Тэ? Сайхан намтай дуршлагтай төрөөсөө хулгай хийгээгүй өөрийнхөө ахуйг шийдсэн сайхан ахмадууд байна оруулж ир. Сайхан шижгэнсэн ахуйгаа шийдсэн залуучуудыг оруулж ир. Тэ? Ягаад гэвэл өөрийнхөө ахуйг шийдээгүй хүн өрөөлийн ахуйг шийддэггүй. Бид нар өөрсдийн ахуйг шийдээгүй хулгайч нарыг энэ 30 жил бид нар худлаа хулгайч нарыг сонгосноор бид нар 30 жил холигдуулсан. Одоо Солонгос бол тэгдэм байл шүү дээ. Ер нь дэлхийн улс төр тийм. Өөрийнхөө ахуйг шийдээгүй улаан хулгайч, гуйлагчин, бусдын ахуйг шийддэггүй маа. Худлаа шааддаг юм аа л гэж. Тэ. Үнэн. За даваа талаа Бацаан руу залгаа те. Бацаан руу залганаа. Эрдэнэс Монголыг татан буулганаа. Би өөрт нь ахуйны ёсоор хэлсэн. Хүний үг авахгүй нохоо шиг гуцж ивэл би чамтай гөлөг шиг харьцнаа. Даваа талаа заяа. Залгаж байна би. Хүнийг нохоо шиг харьцчихвэл би гөлөг шиг харьцсан даваа талаа заяа. Чацга минь Эрдэнэс Монголын захирлаар Зандын шидар ерөнхий сайд чамд давуу тал олгож томилсон байна. Чи очиж багаараа ирнэ гэж хэдэн хулгайч нарыг хууль ус томилуулсан байна. Өнөөдөр авилгалтай тэмцгийнхаа яагаад энэ Эрдэнэс Монголын хөш энэ даваа далайг ямар амархан богинохын хугацаанд гүйцэтгэх захирлаар томилчихвоо. Энэ бус давуу байдал болгож шít очоод зүгээр ажиллаж байгаа залуучуудыг тэтгэмж нэрийн дор төрөөс хохирол өчрүүлээд олон зуун саяын тэтгэмж өгч яаны хулгайч. Жацг минь уцаа. Үу жацгчаа 88.11 та уцтай бас. Гуйлагч хэдийдээ мөндөд дугаар авчив. Би энийг гуйлагчин байх юм мэдхий. Тэ. Би анхан хүртэл манай найз би мэдэн шүү дээ. Тэгээ миний найзын дүү гэд би энийг толгой гэлэх юм уу? Би яг өнөөс нэг 2-ыг унахчдаг шүү дээ, тэ. Мангар уцаанаас 2-ыг унахсан. Сонгуульд ороо шатцсан хаа. 2 сая төгрөгөөр. Таны найз чадраах юм ингээ үрээд дууссан. Одоо манайх өртөө компанидаа бурах гэж гисэн. Яс ахтайгаа удаа хийчих юм уу? Тэгээ эдрэг анхаарна ш. Ахт ч үртэл би хэлсэн. Тэ. Цэдэв сүрэнгээ миний найз байдیں۔ Зөөё. Тэ. Дуудаж чинь. Уцаахгүй. Үгүй чацаг. Эрдэнэс Монголыг шорон шиг хаалгаамалгыг бүгдийг нь хаасан байлаа. Тэ. Даваа талаа жацг минь би чамайг шудраг ажил боловсон хүчний оронтой гарсан болвол нээлттэй сонгон шалгаруулж энэ сайхан монголчуудаас чаддгийн томил гэж хэлсэн. Чи хэдэн хулгайч нар томилсон байлаа. Чиний баг гэж байхгүй. Би чамайг хулгайч нарын баг бүрдүүлэх чирэгж харж байна. Даваа талаа ойлгосон уу? Эрдэнэс Монголын захирлаар Баян онгор үр хангаа ар хангаа тоод сонгоогүй нэг балаа бацаан томилогдсон. Би лайв чинь даваа талаа чамд войс үлдээлээ. Тэ. Би войсоо сонсогч. Би чамайг шудраг ажил боловсон хүчний оронтой гарсан болвол би наараа дотор нэг бас миний таньдаг нэг бацаа ажиллаж байна. Хамтраад ажиллаарай гэсэн. Тэр нэг тамга мам хариуцсан шүү. Тэгсэн чинь тамгыг нуулгаад авцсан. Засгийн газрын тогтоолж өрчөөд хувийн компани шиг яах гэж байгаа. Бүх юмаа дэрэгдээ авч хулгай шаах гэж байгаа. Би бүгдийг чи хил тод ярина заа юу. Чи ахыгаа дуудаа байж байгаа за. Чацаг минь чамайг байран чи тавина. Чи тэр тэтгэмж өгөх гэж байгаа өгсөн дарга нарынхаа залинг чи өөрөө төлнө шүү. Чамд мөнгө байхгүй. Чи харвар ажлыг төл. Уурхаа дээр очиод нүүрс жод барь яв. Дарга гал худлаа гуцаал уурхаагаар баах явсан байлээ. Одоо энэ манай энэ дарга нар байна шүү дээ. Сая өмнө говьд хууль зүйн сайд гэдэг нэг миний нэртэй адилхан амдаа нэг нөхөр явчихжээ. Ардаас нь баахан дарга нар дагцсан. Ярваас юм явж ийн гинэ. Зүгээр л ганцаараа нэг машинтайгаа жолоочтойгоо явал тэгэл очиод яах вэ хууль зүйн талаас яах вэ гэж явал та. Тэнд ажиллаа хийж байгаа онцгой байдал хэлийн зэрэг баахан хүмүүс дагуулсан. Одоо нэг социализмын үе шиг ингэж нэг баахан болсон болоогүй дарга нараа дагуулж явж ажлыг үрж сүгсэлцдэгэ болоо. Ой, ойлгож байна уу? Цомхон минималист чадварлаг ажил. Тэр шиг даваадлаа тэнд очсон тэгээд худлаа гуцаад явж гин гэсэн. Чи намайг дагаад уурхаа очих гүлэг минь би чамд уурхаа ямар өдөг харуулна муу чатсаг минь. Зайлуулна за. Харин чи Эрдэнэс Монголын гашааг шорон шиг болгоцсон байлаа. Чи тэр хашааны код модтэй илүү дотоо юмнуудаа бүгдийг нь авч яараа. Чиний хувийн компани биш шүү мө золбон бацаа минь. Монгол банкнд ажиллаж байсан шүү дээ тэр даваа далаа. Тэр зургийг авчраад над руу вайберээр явуулаад тах та.
Монгол банкнд яваас мө нягтлын хийж байгаа бидний Монгол банкны буянгаар чи гадаадд магистр сурсан ч юм уу гүү ч юм уу явж ирсэн шүү дээ. Чи тэрүүгээр худлаа гадаадд сурсан гэж гайхуулж байгаа л чи зандан шитрэл рүү ойрцсон. Би чамаа мэднэ. Тэ. Чи над шиг харийн нутагт харвар ажил хийж үзүүг амьдрал мэдээгүй. Би чиний ахад амьдрал зааж өгч ирсэн. За яа Монголтой хэлчихэ. Үнэн шүү дээ. Ах нь Тэгингийн сургууль сайн баг шийддэг миний найз байсан. Бизнес мэдэхгүй. Тэгэл би ингэж бизнесийг миний өгшөө эм зайлантай гэсэн. Тэгээд ах бизнест би хөт тавилжсэн шүү дээ. Нэр батлагатай ярина. Би нийтийг түүхийг хөөрн өгүүлэн даваадлаа. Чацга минь. Аль өөрийгөө ярваагаад их тантаа том захирлага бодцсон. Гуцаарай. Та нар ард түмний боол. За юу. Том дарга гэж байхгүй. Ард түмний боол гэж байна шүү. Дарга нар бол ард түмнийг зарц. Иргэд бол өнөөдөр Монголын эзэн нь. Тэ. Иргэдийг хаа мэд хайрлж явах хэрэгтэй энэ дидэн дарга нар. Ойлгосноо? Үнэн шүү. Тэг зураг нь байна уу? Золбон бацааны чацхан зураг мургийг утсан дээр хадгалахгүй гарч ирэхгүй юм. Бас шоу утас бүх дэвцэн шааж ирсэн бас. Сонгуулаар бүхэд дэвцэн шааж байгаа юм. Нэг бол бүхэн засвалыг яваачихжээ. Чацах. За Монголын төмөр зам дээр нэг хулгайч нар байна. Зэгцэлнэ. За ёо. Дэлгэр сайхан тэр хулгайч нарыг зайлуулна шүү. За ёо. Тэ. Хин гэдэг хулгайч вэ? Хин гэлээ. Тэр нэг зураг тийг ачаа. Батчолон гэж хулгайч байгаа. За би одоо залгаад тэр хулгайч руу. Үнэхээр золбон хулгайч байгаа. За ёо. За энэ Батчолон гэж энэ нөхөр байна. Хараа. Энэ бичлэгийг би бэлдсэн байгаа. Удахгүй заацсан. За ёо. Энэ Батчолон хулгайч руу залгаатай би. Мөнхбаатарын их хурлын гишүүн Мөнхбаатарын зөвлөх туслахаар ажиллаж исэн. Яг баруун гарынх нь хулгайч байгаа. Сугууных нь үс. Бас Монголын төмөр замыг очиж бузралж байна. Яагаад түр мөнгөгүй байгааг нь хэдэн компаниуд нь ашиггүй ажиллаж байгаа. Энэ хулгайч нар ашиггүй ажиллаж байгаа. Мятыг Минц сайхан гэдэг их хурлын гишүүн гөлөг авчиад хүнээ тавьчихсан. Минц сайхны уцаг олоод байгаа надаа. Энэ Минц сайхан гэдэг ховдоо сонгогдсон нэг ярваад дараас нь ярваас юм байгаа доор уцны хичээд юмнахаа. Мочолон гэдэг хулгайч руу заалгаж нуцаахгүй байна. Бас 11-т дугаар шаацсан. Мэдэн ш та хинээс хэдэн төгрөг гусаад ямар бүхчүүдэд өгөөд ямар бүхээ холбоо жүжиг шаагаа явж байгаа мэдэн шүү. 91 орж харагдах. Та Мочолон гэдэг хулгайч руу заалгаж юм бэ. Хөвсгөлийн гаралтай хулгайч гэсэн. Аль аймгийн бахан жалгаагүй манай аймагч гэсэн хамгийн том хулгайч манай аймагаас гаралтай. Жонкогийн хулгайч байгаа. Аймаг болгонд хулгайч байгаа. Манай Монгол улс хулгайч нар байгаа. Хулгайч нараас салж чадахгүй байгаа. Энийг ярваас хулгайч хараад аваа. Эрдэнэс Монголын захирал. Чам шиг миг би зүгээр технологийн парк хийх компани захирал. Эрдэнэс үйлдвэрлэл технологийн парк хийх компани захирал. Монгол улсын хөгжлийн хөтөлбөр бол хүн төвтэй бодлого ил тод засаглал шаагаараа бацаа минь. Чам шиг юм Чи хаалттай засаглаж байгаа шүү дээ. Энэ Батчолонгод Монголын төмөр замын захирал гэдэг нэг хулгайч уцааваа хулгайчаа. Та нартаа тэмцэн заяа. Яа тэмцлийг яруудаар харуулна. Өнөөдөр төрд ажиллаж байгаа хулгайч нар бүгд цэвэр шударга ажиллаж энэ төр ус хөгжих ёстой. Тэрнээс их орны нэр барьсан худлаа шаасан тэдэн торол уул уурхайг эсэргүүцсэн гадны хөрөнгө оруулалтыг эсэргүүцсэн хулгайч нар их орончд байдгүй заяа. Би нөгөө хэлэхэд үнэн шүү дээ. Нөгөө балаа аравгаа байна. Шонхор шуу эсэргүүцсэн шааж ирсэн. Гэхдээ яг одоо хэдэн шууг одоо араб цагаан амьдруулъя гэл одоо тэ шонгийн модон дээр өгтий. Шууд хэл хязгаар байхгүй шүү мэдгүй. Зун болохоор халуун орны сайхан усны шууд манай Монгол улсд ирдэг. Өвөл болохоор хүүтэрхээр яваад өгдөг мөн үү? Тэ. Өнөөдөр тэгээ шонхор шуу эсэргүүцээ. Их орны дүр тоглоод. Өнөөдөр тэр хэдэн арабууд чи шонхор шууг авааччаа. Биднээс илүү сайхан амьдруулах гэж шүү дээ. Тэд нэр араб шонхор шууг хүндэлдэг. Хайрлагд юм бэлээ. Тэг манай Монгол улс хэдэн шонхор барилга мөнгөний төлдөг. Гэхдээ тэр болгоныг барихгүй. Бараг 100-д нэг үнэхээр амар гой шонхор шуул байвал одоо мороор бол Эрдэнэ чулууны шар газар шиг тийм супер газар байвал авч явдаг. Тэгээ тэр болгоно унаг болгоо хурдан төрдгүүтэй адилхан шонхор болгон сайхан төрдгүү юм байна л д. Тэрийг эсэргүүцээд балаар ална. Балаа юмнууд их орон чин гинэ. Шаан үз тийм юмнуудыг их орон гэдгүү маа. Тэгэл нэг орон нутаг засгалж байгаа хүмүүс дээр очицсан. Уул уурхай эсэргүүцсэн.
аймаг дээр очсон шааж ирсэн золбон боловсруулах юм. Та нар их оронч гэдэг улгаач нар над дээр хурж ирээд миний лайванд ороо заяа. Би та нарыг зүгээр л чөйж өчгөн шалгалт авах энэ улгаач нараас. Тэр ямар юм блэ? Өө жацаг. Тэр вацаан чи хэм блэ? Худлаа буруу намын жацаг. Чи чөйж өчгөр алдаатай өчтөг жацаг байдаг шүү дээ. Ногоо 0. Тэр Уранга аймгийн ямар суманд байсан юм блэ? Чи ногоо 0 сурдаг байсан гэсэн. Хамгийн муу. Тэгээд дэрсэн нам амгаа худлаа шаагаад эх оронч дүр тоглоо шаагаад. Тэгээ бас болоогүй. Ах нь бол одоо хөдөлмөрлж ээж одоо энэ жип гэдэг машиныг чи 10 багаас унж ирсэн. Чи юу тороолхийгээд унжих шүү дээ. Эх орончийн дүр тоглолцсон. Баас үний Монгол улсын хөгжил өнөөдөр энэ хар нүрсээ заръя л та. Биднэрт техник тэгэндээ хоцрогдсон гар утас машины үйлдвэр байхгүй, тэр үтгэл даавны үйлдвэрч байхгүй шүү дээ. Тэ? Эсэн чихрийн үйлдвэр байхгүй. Тэгм хар нүрсийг зараад дэд үтсэн хийл та. Хил дагуу энэ гар хар нүрс байна шүү дээ. Манай Баян-Онгорын шинжийн институт байна. Өмнө говийн 5 толгойд байна, 3 дэст байна. Сүгадрын бичгтэд байна. Энэ ханга мандал зам өд ойролцоо хар нүрс байна. Говийнхаа хар нүрсийг хангалттай зарж өнөөдөр бид нар энэ хүн өгөхөд байгаа замаа дэлхийн стандартны 4-ийг нэ 6-ыг нэ зам болгомоор байна. Эрчим хүчээ барьмаар байна. Цахилгаан станцуудаа барьж гэр оруулаа халаама одоо цахилгаанаар хангамаар байна. Уулуурхаг эсэргүүцдэг юм уу? Шантаажны золбонгууд минь өөр Монгол улсын хөгжлөөс холхон шиг байгаараа. Одоо удлаа шагаад тороол хийн. Талбай дээр гарна. Эх орончийн дүр тоглоно. Тийм хулгайчныг эх оронч гэдэг юм аа зүгээр иргэн бүр доорондоо өнөөдөр энэ эрх баригчдыг энэ дарганараа шүүмжил тэ загна хулгайч нараас юунаас айдгийг тэ шудраг царайлал худлаа шаагаад томилгоо болгоны ард эзэнтэй заяа. Тэр минь сайхан гэнэ хулгайч уцыг олоотгоо. Золбон хулгайч мятын дараагаа төвцсөн. Бид нар мятаас ямар ч өгөөж авч чадахгүй байгаа. Мят жилд хэдэн тэр бумын орлого олж байгаа боловч тэр чигээрээ зарлага болоо гарчиж байгаа. Нэр шүү. Тэ мятаас ягаад гэвэл энэ минь сайхан гөлгөө тавьж байна. Өмнөх дарга нар нь үе үеийнхаа гөлөг хамаарлуудыг тавьж ирсэн. Мятын дарга нар үе үе шоронд орж ирсэн. Мятыг дампууруулдаг. Харахад нэг мят гэсэн онгоц яваад байдаг. Орлогыг бүгдийг мятынхан гадагшигаа явахтаа заяа. Зүгээр таксаа төлөөл үнгүй явж шít. Таксаа төлнө. Тэгэл болоо үнгүй. Иргэд болохоор өвдөд мятын онгоцоор Солонгос явхад үнэтэй билетээр явна. Бээжин рүү Солонгос руу энтгэг рүү хамгийн өндөр үнэтэй билетээр явна. Мятад байгаа хэдэн хулгайч нар одоо үнгүй явна. Тэгээ хэдэн их хурлын гишүүн сайд дарга нар үнгүй явна та нар. Тэгээ бас болоогүй зам тээврийн сайдын туслах руу хүнээр ирүүлсэн. Манай дарга VIP билет өчөөд өгөөч энэ төр шаадаг гэсэн. Хангамжид мангар дуртай. Яриул эдний бузар замаа алднаа заяа. Минь сайхан гэд нэг ховдоо сонгогдсон хулгайч утсыг нь доор өчөөдөг. Хулгайч шунлын бузар. Шунлын бузар минь сайхан. Нэр эднэрийг нэг минь сайхан нэг лайвнда өргөт заяа. Мэдлэгийн шалгын. Амар тийм сахал сампаа тавьчихсан. Айгуу тийм лаг одоо хөдөрч хэрэг Монгол хэр хүний дүр тоглоод байгаа юм уу? Бас их стил имиж супер нэг жүжигчин хулгайч нар би мэдэн ш та нарыг ер нь хулгайч нар штэ. Шунлын бузрууд улс төрийг ерөөсөө эднэр юу гэж хардаг вэ гэвэл ашиг бизнес гэж хардаг. За ёо. Ашиг бизнес. Тэ. Мөнгө сайхан дуу заалга эрүүл мэндийн сайд гинөө. Албан нэг цагаас илүү лайв хийж болохгүй шүү. Өртөө орж. Ажил төрөл байна. Харгарын амьдрал байна. Хэдэн минут дуусчих. Нэг цаг усаа ичиж. За лайв өндөрлөе. Үг олдож өхөр олдлоо. Хэдэн минут доо. Яг 1 цаг 4 минут. За лайв өндөрлөө. За нэг их лайв ойрд их байна. Юу өгч байгааг ойлгож байгаа хаа. Барилгын хөгжлийн төв дээр очино. Маргааш ахлаад Бачааргал гишүүний төч цоолгоно. За ёо. Тэр барилгын хөгжлийн төвийн тэр дуракийн мэдээллийг над руу мессенжерээр бичээрэй. За ёо. Энэ ойролцоо өгнө шүү дээ. Жинхэнэ баруун гарна шүү дээ. Одоо барилгын хөгжлийн төв дээр Төв аймгийн дүүрж ийн гэсэн дараагаар очих гэсэн. Бүтцэн над ирсэн шүү дээ. 10 даргаыг 20 болгож өөрчилж чинь гэж байна. 20 даргын салинг монголчууд биднэр төлөхийг гинэ. Хуцаач ээ. Өмнөх тулгаач дарганараа яа гэж яхад юу хуцаад байгаа юм бэ? Тэм байхгүй. Тэгээ Монголын төмөр зам дээр очиж арьс багийг хуулна заяа. Мөн овчнууд зүгээр зайлуулна. Авилгалт өг шалгуулна. Тэгийнхаа Монголын төмөр замын дарга
Өмнөх бас нэг төрийн өмчийн компанийг дампууруулж очсон хулгайч ангийнхаа 4 хүүхэдтэй тэр компанийг бузралж байгаа шүү. Бүр Америк руу ангийнхаа хүүхдэд итгэмж өгөө явуулсан байвал яг бузар салбарын том дарга надад бүр би залгаж хэрвээ бас баталгаажуулж асуусан. За ёо. Дорж ханд руу залах хүний нэр барьсан хандааг одоо угаасаа ард түмэн хин гэдгийг мэдцээ. Хулгайч нарыг за ёо. Өнөөдөр 20 оноос өмнө хэдэн хулгайч нарыг зарлаад улс төрөөс зайлуулнаа. Нам харгалцахгүй хулгайч нарыг зайлуулна шүү. Улс төр бол энэ хэдэн хулгайч нарыг тэжээдэг, энэ хулгайч нарт бизнес өгдөг талбар биш шүү. Энийг өдөр болгон бодож яваарай. За юм байна, 4-2-тай лайв өндөрлөчий. Маргааш хэлийг эргээд холбогдъё. Маргааш өдөө би болж игэл ойрхон лайв ин. Тэгтээ гिचээл эхэлчлээ. Танхимаар энэ сар орсон. Одоо энэ 3 сарын 1-ээс танхимаар орно. Тэгтээ танхимаар орохдоо завсар зай гिचээлгүй өдрөөр нь би чадвал зав цагаараа лайв хийгээд яваад байх болно. За ёо. Одоо энэ хулгайч нар энэ төрийн өмчийн хэдэн компаниуд хулгайч нараа энэ компаниуд шорон биш шүү. Шоронгийн хуйг шиг том чойжоор том гинжээр над хаалгууд бити чойжлоод байгаараа тэрийг цагдаг дагуулад ч юм уу хэдэн хулгайч нар минь заа ёо. За 4-2-тай.